Сайн байцгаана үзэгчдээ EBS телевизийн ярилцлага цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Орхон аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Орхон аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Оян Баяр оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргье. Баярлалаа та бүхэнд нараа энэ үчинд хүргье. Тэгэхээр аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын байгууллага гэдэг бол хамгийн түрүүнд иргэдийн дуу хоолойг одоо илэрхийлэх, сонсох, за мөн шийдвэр гаргахад иргэдийн дуу хоолойг дээд шатны байгууллагууд нь хүргэх хамгийн одоо зөвхөн гүүр болдог гэж ойлгодог. Тэгэхээр нутгийн удирдлагын одоо байгууллагын одоо эрх барьж байгаа хамгийн дээд байгууллага. Энэ утгаараа Орхон аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурал 6 хөгжлийн хороо байгуулсан байдаг юм байна. Энэ хорооных нь за эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дараагаар өөр ажиллаж байгаа юм байна. За танаа хороо ямар үйл ажиллагаа зохион байгуулав 2017-18 онд. За сонин сайхан юутай байна. Тухайн яриагаа эхлэв. За манай Орхон аймгийн аймаг Эрдэнэ төлөөлөгчдийн хурал маань 6 хороотой үүний нэг нь л эрх зүйн удирдлагын хөгжлийн хороо байгаа. Манай хороо маань 11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгээ манай хороо бас дээрээ өргөдөл гомдлын дэд хороо бас байгуулагдсан. Үүний одоо өргөдөл гомдлын дэд хорооны дараагаар нь бол аймаг Эрдэнэ хурлын төлөөлөгч алтан сар ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдөр иргэдээс гарсан иргэдэд тулгамж байгаа асуудал дээрээс иргэдийн санал гомдол өсөж сонсож өргөдөл гомдлын шийдвэрлэхэд төрийн байгууллагууд руу бас уламжилж иргэдэд буцаад эрх буцах холбоогийн нөхцөлөөр энэ дэд хороо байгуулагдсан ба дэд хорооны үйл ажиллагаа бол одоо нэлээдгүй явж байна. Мөн эрх зүйн нутгийн удирдлагын хороо маань 2018 онд эхлээд бид зөвхөн Монгол Улсын шинэ үндсэл өдрийн тохиолдолон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон ихтэй сургуулийн оюутнууд багш ажилтнууд үндсэн хуулийг бас урьдчилан таниулах, мөн захин бичиг явуулах гэдэг нэлээдгүй ажлыг бас санаачлан анхны минь ажил эхэлж байсан. Тэгээ энэ нийтдээ бол эрх зүйн төлөвлөгөөр иргэдэд төрийн үйлчлэгийг түргэх, тэр төрийн байгууллагууд иргэдийн уялдаа холбоог сайжруулах, төрийн байгууллагын чанар хүртээ хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бол нэлээдгүй ажлыг бас зохион байгуулж хийсэн байна. Тэгэхээр хөгжлийн хороо маань одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэдэн гишүүнтэй байна? Анх аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн анхдаар хуралдаа эрх зүйн төлөвлөгөөр байгуулагдсан. Анх бол 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Аймгийн Эрдэнэ хурлын төлөөлөгч аймгийн засаг Балтад, мөн аймгийн хурлын төлөөлөгч Эрдэнэбат, мөн Ууган Баяр, Алтан шагаа, Баасанчуу гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бол 2018 онд бид нар 11 төлөөлөгчийн бүрэлдэхүүн үйл ажиллагааны өргөжин тэлж одоо 11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна үйл ажиллагаа яваад. Тэгэхээр энэ хугацаанд одоо өргөдөл гомдлыг шийдвэрлэх дэд хороо гэсэн тий хажуудаа байгуулсан гэдэг чинь энэ дээр одоо ямар гомдлууд ирв бодтой яг шийдвэрлэгдсэн зүйлээс ингээд зохон дурдвал. За өргөдөл гомдлын байнгын ороонд бол ерөнхийдөө бол одоо товны мөнгөний бас бичлэлт дээрээс нь товны мөнгөний давхардалт тий гэх бичлэл асуудлууд орж ирж байсан нь Эрдэнэ бол асууж шоомжуудтай хамтар шийдвэрлэж байсан. Мөн өргөдөл гомдлын байнгын ороо бол багийн ажиллагаалуудаар дамжуулж одоо эрхтдээ уулзах зохион байгуулалт тулгымцсан асуудлыг шийдвэрлэх нэлээдгүй төрийн байгууллагатай холбоотой нэлээдгүй асуудлыг шийдвэрлэж байгаа. Үүнийг хөлдөөж мөн иргэдийн тулгымцсан асуудлыг аймгийн иргэдийн хурлын бодлого шийдвэр тусгуулах асуудлаар нэлээд ажилласан байгаа. Тэгээ өнөөдөр үүний хүрээнд бол одоо Орхон аймгийн иргэдийн хурал 18 дэд хөтөлбөр боловсруулагдсан. Энд бол одоо иргэдийн саналууд нэлээдгүй тусч ажилласан бас голтой тал байгаа. Аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн нэг өдөр гээд арга хэмжээ тогтмол ингээд болж идэг. Тэгэхээр төлөөлөгчийн нэг өдөр арга хэмжээ наран багаас эхэлж ирснийг санаж байна. Хүний хөгжлийн түвшний хүний хөгжил урандор энэ үйл ажиллагаан дээрээс одоо ямар чиглэлүүдийг барьж авав, ямар асуудалд анхаарлаа хандуулахаар одоо хөгжлийн хороод ярилцж байгаа л. За багийн аймгийн иргэдийн хурлаас багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр гэж гарсан. Уг хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн нутгийн үеийн хөгжлийн ороогоос хүний хөгжлийн түвшээ хүний хөгжил сэдвүүт төлөөлөгчийн нэг өдрийг одоо наран багаас эхлээд 14 баг дээр зохион байгуулсан. Энэ төлөөлөгчийн нэг өдрийг тохиолдуулан тухайн баг дээр ямар үйл ажиллагаа явагдсан бэ гэхээр бүх төрийн байгууллагууд нэг цэгийн үйлчлэгийг тухайн баг дээрээс нэг цэгээр хүргэж төрийн байгууллагуудын үйл ажиллагаа эрүүл мэндийн газар, газрын хаалт, цагдаагийн газар, бүсэн онцлогооны эмчилгээний төв, нийгмийн даатгал, нийгмийн халамж үйлчлэгээний төв, баян өндөр сум гээд онцгой байдлын газар, Эрдэнэ бус сургууль бюджетийн газар гээд бүх төрийн байгууллагуудад одоо баг дээр нэг одоо өдөр одоо тухайн багийн тулгымцсан асуудал, иргэдийн санал сүнсийг газар дээр шийдвэрлсэн даваа талтай болж байсан. Мөн аймгийн удирдлагууд бол тухайн оны 2017 онд хийсэн ажлынхаа тайланг тавьж 2018 онд хийх ажлын санааг иргэдээс авч хийх ажлын саналыг бас иргэдээс бас авч хүлээж авч мөн төрийн байгууллагуудын одоо мэдээллийг бол иргэдээс хүргэснээр даваа талтай. Тэгээ энэ
төлөөлөгчний дээр зохион байгуулагчнаар бол иргэдэл одоо мэдээллээр хамгийн түрүү хангаж байгаа. Ягаад гэхээр иргэд нэг санал гомдол хүсэлт дээрээсэн одоо тухайн багийнхаа хөгжил төвшлийн талаар одоо асуудлаа шийдвэрлэхийн тулд одоо яадаг гэхэл мэдээлэл чухал байдаг. Тэгэхээр энэ болохоор бид нар мэдээллийг одоо хүргэх нь бас хамгийн даваа тал байсан юм аа гэдгийг бол зарж байгаа. Тэгээд энэ ажил хийснээр бол одоо төрийн үйлчилгээ бол иргэдэд дээл тод нээлттэй төрийн шуурхай бас хүргэсэн нэг тийм одоо төрийн үйлчилгээ иргэдэд хүрсэн онцлог талтай болсон. Мэдээлэлтэй иргэн хамгийн хүч өрхөх төрийн иргэд байж чаддаг гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо энэ төлөөлөгчийн нэг өдөр арга хэмжээ та сая 16 баг дээр зохион байгууллаа гэж ярьж байна. Тэгэхээр одоо цаашлаас 21 баг байгаа. Тэр онд бас хулаг байна. Цаашдын төлөвлөгөө бас гарсан байгаа юу? Гарсан байгаа. 11 сарын 20-ноос эхлээд 12 сард багтаа бид нар үлдсэн багууд дээр зохион байгуулахаар төлөвлөгөө тусгагдсан байгаа. Тэгээ энэ одоо бол яг одоо нэг иргэдийн санал хүсэл орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтыг санал хүслүүд явж байгаа. Үүнтэй уялдуулаад бол одоо нэрэл элитгээ одоо амир иргэдэд бол 2018 төсвийг батлна. Тэгээ үүний дараагаар одоо бид нар 12 сард багтаад үлдсэн аваад байгаа энэ ажлыг хийж явахаар одоо гүйцэтгэл хатна. 11-р сарын 20-нд одоо ээлжид хуралдаан болох юм байна. Үүний дараагаар эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хороо маань үлдсэн одоо 17 багаараа явж бас багийн төлөөлөгчийн өдрөлгийг зохион байгуулах юм байна. Энэ өдрөлгийн үеэр одоо 17 багийн одоо үлдсэн багуудын одоо иргэд үзэж явах юм бол энэ нэвтрүүлгийг үзэж явах юм бол манай багаас эхлээч бид одоо төлөөлөгчний өдөр арга хэмжээг багаас эхлүүлмээр байна ч гэдэг юм уу ийм хүсэл тавихаар бол хаана хандах вэ гэсэн. Өнөөдөр эрх зүйн нутгийн удирдлага хороо хариуцсан мэргэжилтэн амир иргэдийн хуралдаа дулаан мөрөгч асууж байгаа. Мөн одоо миний утас нээлттэй байгаа. Тэгээ надад мэдж болно. Өнөөдөр миний утас 990416 дугаар хандж болно. Өнөөдөр тэгсэн тохиолдолд бид нар бол өнөөдөр аль болохоор иргэдийн санал хүсэлтийн дагуу асуудлыг бас эргэлээд явуулаад бас боломж байгаа. Тэгэхээр эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хороо гэд нэрнээсээ л эхлээд одоо нутгийн удирдлагын эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хороо гэхээр магадгүй одоо төрийн үйлчлэгээний хамгийн анхан шатны нэгжийг үзүүлдэг байгууллага бол баг байгаа. Тэгэхээр багтаагаа яаж хамтарч ажиллаж байна? Багийн одоо үйл ажиллагааг бэхжүүлэх, багийг чадахжуулах тал дээр танай байгууллагын оролцоо бас өндөр байх гэж бодож байна. За ерөнхийдөө бол өнөөдөр эрх зүйн нутгийн удирдлагын төрийн байгууллага бол байгууллагууд ерөнхийдөө үйл ажиллагаа чиглэл ханддаг байгаа. Үүний нэг жишээ бол өнөөдөр төрийн болонд бүх одоо орхон аймгийн хэмжээнд төрийн байгууллагууд орхон аймгийн иргэдийн хурлын бодлого шийдвэрийн хэрэгжилтэйхэн хангах чиглэлээр дахин шал зохион байгуулагдсан. Тэгээ энэ одоо аймгийн иргэдийн хурлаас гарсан бодлого шийдвэр иргэд дээр яаж тусч байна. Өнөөдөр толгом иргэдийнхаа асуудал айлхэр ойр байна гэдэг дээр дүгнэлт хийгээд өнөөдөр Баян өндөр сум иргэдийн хурал, Баян өндөр сумын тамгын газар, Жаргалан сум иргэдийн хурал, Жаргалан сумын тамгын газар дээр хэн шалгалтыг зохион байгуулсан байна. Тэгээ үүний дагуу бид нар нэлээдгүй шалгалт зохион байгуулахад өнөөдөр баг дээр бол одоо багийн аймгийн иргэдийн хурлын тогтоох шийдвэрийн хэрэг ажил бол боломжтой явж байгаа гэдэг үг байна. Яагаад тэгэхээр 18 багийн одоо 2008 онд дутахад одоо 18 дэх төлбөр боловсруулсан. Үүний нэг бол жишээлбэл эмч хөтөлбөр, багш хөтөлбөр тийм ээ эрдэнчүүдтэй хайртай хөтөлбөр гэх мэтлэн байгаа. Тэгтэл өнөөдөр нэг өгөх нэг хөржлийн байр. Тэгээ өнөөдөр энэ манай хөтөлбөр маань иргэд бол одоо баг бол иргэдийг мэдээлэлээр харж өнөөдөр нэг өгөх ажлын байрд одоо ажилгүй иргэдэд хамруулах, эрдэнчүүдтэй хайртай хөтөлбөрийн өрөөнд иргэдэд төс хөтөлбөрт хамруулах гэх нэлээдгүй үр дүнтэй ажил зохион байгуулж байгаа нь бас их сайшаалт харагдчихсан. Тэгээд цаашдаа нэг одоо нутгийн удирдлагын байгууллагын зүгээс бол одоо юу хийх юм бэ гэхэд иргэд одоо ямар нэгэн асуудал тулгымцсан асуудал байхад багийн иргэдийн нийтийн хурлаараа дамжуулж иргэдээрээ дамжуулж эргээд бас мөн аймаг сумын төлөөлөгчөөр дамжуулж өнөөдөр энэ төрөөс гарч байгаа бодлого шийдвэр төлөвлөх бас боломж байгаа. Дуу хоолойгоо хүргэх. Тэгэхээр өнөөдөр энэ асуудал маань нэлээд биелээ болж одоо өнөөдөр явж байна гэж одоо бид нар бол бас энэ хэн шалгалтын үед бол дүгнэгдсэн байгаа. Мөн Орхон аймагт бид хөдөлгөөн хууль тогтоомжийн хэрэгжилт манай хурлын байгууллагын бодлого шийдвэр хэрэгжилт одоо мөн эрүүгийн хууль хэрэгжилтийн хангах чиглэлээр одоо цагдаагийн газраас эрүүгийн хуулийн зөрчлийн хуулиараас мэдээлэл сонссон. Мөн Баян өндөр сумын багуудтай хамтарч одоо үндэсний бахархал өв соёл гээд аян зохион байгуулсан манай хорвоноос уг хорвоны хүрээнд одоо бид бүхэн Баян өндөр сумын багуудтай хамтраад 250 шиг одоо сэтгэлийн хэмжээ зархамжаа зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд бид нар одоо гэрээлийн хүмүүжил, хүүхдийн хүмүүжил, мөн гэр бүл өнөөдөр төв төвшин байж төр амгалан байна тий. Хэмжлэн одоо соёлын гэрэл ажлыг хийсний хүрээнд одоо миний сайхан ээжгээ тоглолтыг үзүүлж бас цэнгэн зохион байгуулсан байна. Соёл урлагаар бас дамжуул иргэдэд бас хандлага нөлөөлөх бас томоохон ажил болсон гэж дүгнэж байгаа. Эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хороонд одоо төсөв гэж байдаггүй. Төсвөн хэрвээ байдаг бол ямар зүйл зарцуулагддаг вэ? Эрх зүйн нутгийн удирдлагаарнд бол одоо төлөвлөгдсөн зарцуулга байдаггүй. Тэгэхээр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар одоо иргэдийн дуу хоолой олно, иргэдийнхээ сонгогдсон болохоор одоо өөрсдөө шийдэл төлөвлөрөөр одоо энэ ажлыг хийгээд бол явж байгаа. Нэг юмрх байна. Тэгээ мөн
эрх зүйн удирдлагын орноос болоод ирэхээр бид бүхэн төрийн байгууллагууд буюу нийлээд хорооны мэнчиг чиг үүргийн дагуу одоо Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сүмүүдүүдийн одоо хэсэг мүйдэд шалгалтын шалгалтыг хууль эрхийн байгууллагад хамтарч ирсэн. Уг шалгалтын хүрээнд нийтдээ 20 сүмэд хамрагдсан. Энэ одоо хүний эрхийг хангах чиглэлээр, хууль хэрэгжилтийн чиглэлээр гэх мэтчлэнгээр бид хангасан байгаа. Тэгээ энэ одоо зарим бол сүмүүдийн хугацаанд туссан байсан, зарим нь зөвшөөрөл үйл ажиллагаа явуулж байсан, зарим нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа арга хэмжээг одоо газар дээр насны тусаач одоо нийлээд арга хэмжээ авч амь ердөө орон дээр үйлчлэлээр оруулсан. Нэг юм ажлыг хийж гүйцэтгэсэн байна. За, ерөнхийдөө одоо цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөө гарсан байгаах гэж бодож байна. Хамтарч ажиллаад бас төлөвлөгчтэй хамтарч ажиллаад баггүй хугацаа өнгөрлөө. За, бид энэ зүйл дээр нь ингэж ажиллавал бидний ажил улам илүү сайжрах юм байна. Иргэдийн оролцоог одоо төрийн одоо шийдвэр гаргахад нь хангаж өгөх ийм боломж нээгдэх юм байна гэдэг зүйлийг бас олж харсан байна. За, бид бүхэн өнөөдөр баг болгон дээр төлөвлөгчийн өдрөглөгийг зохион байгууллаа. Иргэдээс гарч байгаа санал үнэлгээ юм гэхээр мэдээллийн эрен зүйн одоо мэдээлэлээр хангах мөн иргэдтэй уулзалт их зохион байгуулах хэрэгтэй юм байна. Тэгэхээр бид бүхэн цаашдаа хүний хөгжлөөс хөгжлийн төвчийн хүний хөгжил сэдвүүд одоо төлөвлөгчийн өдөр жил бол уламжлалгаа явуулъя. Энийг өргөжүүлж эргээд нөгөө иргэндээ бид нар санал бусдын аваад эргээд тайлгдаг хэлбэрүүд орё. Яагаад тэгэхээр нөгөө эргэх холбоотой байх хэвээр эргэж саналаа гаргадаг тэр маань хэрэгжилтэд хангацсан байдаг. Тэгэхээр бидэд буцаад иргэдэд тайлагнах асуудал бол нэг номерт байх юм байна. Хоёрт мөн одоо шинээр ирж байгаа хууль тогтоом шинээр батлагдсан тогтоол шийдвэр хууль тогтоомж иргэдэд сурталчлах соён гээгэрүүлэх чиглэлээр бас ажлыг зохион байгуулахаар байна. Мөн Эрдэнэт хот маань Орхон аймгийн Монгол Улсын хэмжээ шилдэг залуу хот гэж явдаг. Тэгэхээр иргэдийн соён гээгэрүүлэх чиглэлээр иргэдийн хандлага үүсгэх чиглэлээр эрх зүйн удирдлагаар бол 2019 онд ажиллах зүйтэй юмаа гэж ерхий чиглэлээ бол гаргасан, чиг хандлага гаргасан байгаа. Одоо нөгөө багууд дээр очихоор энэ 2018 оныг одоо хөршийн албааг сайжруулах жил болгон зарласан гэмт хэрэггүй баг боломж гэдэг юм ингээ уриалга төвшүүлж ажиллаж байдаг. Тэгэхээр танах одоо хорооны одоо ажиллах чиглэл уриалгыг одоо ингэж ойлгож болох нь таны тий хүний хөгжил чиглэлээр одоо манай ажиллана. Хүнээ сайн хөгжүүлээ хэрэгтэй. Зөв. За ингээд бидний ярилцах цаг үгээр өндөрлж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. За баярлалаа та бүхэнд ажил амжилтсан. Ярилцах цаг нэвтрүүлгийн удаагийн дугаарт Орхон аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч зам мөн эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Оян Баяр оролцлоо. Дараагийн дугаарт иргэ уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.